үйл хөдлөлийн 100 хүн бол одоо сарда 20 саяыг бол хангалттай олд юм байна. Энэ 20 саяыг хэрхэн яаж олдог түүхийг бүгдээ дэлгэрүүлж сонирхцгоё. За ингээд манай энэ удаагийн подкастын дугаарт зочноор бол Ray Management группийн гүйцэтгэх захирал Наран Туяа ирж ирсэн байна. Энэ подкастыг та сонссноор магадгүй танд хэрэгтэй зүйл гарч магадгүй байх. Тийм учраас анхааралтай сонсоорой. Та ямар нэгэн ажил төрөл эсвэл бизнес эхэлж байх чинь саад бэрхшээл зөндөөл гарч ирсэн баг. Тухайн цаг үедээ бол дааж давшгүй их санагдаж байсан. Харин дараа нь эргээд харахад бол энэ жижигхэн асуудал байсан байдаг. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаггүй анзаарлаа. Тиймээс айцтайгаа нүүр тулан босож ирсэн болон ирээдүйд гарч болзошгүй жишээнүүдийг хуваалцахаар шийдлээ. Гэхдээ байзаараа бид нар ер нь яагаад ингэхдээ алдаад бүдрээд байдаг вэ? Уналтаас сургамж авч санаа суй. Намайг Эрдэнэтр гэдэг Санаа суй подкастын хост байна. За ингээд Санаа суй подкастт хүрэлцэн баярлаа. Баярлаа. За ингээд юуны төрөнд одоо бид нар нөгөө Remax-аар хамгийн их ингээд үйл хөдлөлхөрөнгийн зуучийг бол ойлголттой байдаг. Тэгээ энийг дэлгэрүүлж мэдэх хэрэгтэй байна л да. Яг юу гэдэг нь сайн мэддэг. Ингээд realtor, agent, broker гэл зөндөө нэр шиг явдаг те. Яг энэ хүмүүс маань яг юу гэдгийг ингээд товчхоноор та тайлбарлаж өгөөч. Яг ер нь бол нөгөө agent, realtor, broker гэдэг маань яг ажил үүргийн хуваар бол нэг ялгагдаад байхгүй. Гэхдээ агент гэдэг маань хамгийн одоо анхан шатны үйл хөдлөлхөрөнгийн тусгай сургалтанд суугаад шалгалтаа өгөөд лицензээ аваад тэгээд дотооддоо үйл хөдлөлхөрөнгийн зурчлалыг одоо авсан, аль биесээр авсан тийм хүнийг агент гэж байгаа. За брокер гэдэг нь болохоор арай агсан төвчний одоо үйл хөдлөлхөрөнгийн бүх талын өндөр түвшинд бэлтгэгдээд тэгээд одоо тусгай брокерийн сургалтанд хамрагдаад лицензээ аваад тэгээд одоо өөрөө ганцаарчилж ажиллаж болно. Эсвэл офс одоо аваад дотроо олон realtor агентуудыг одоо зохион байгуулад үйл ажиллагаа явуулах хэрэгтэй тийм үнийг хэлж байгаа. За realtor гэдэг нь маань болохоор олон улсын түвшинд гарч ажиллаа хийх боломжтой. Одоо Америкийн нэгдсэн улсад төвдөө үндэсний realtor-уудын холбооны гишүүнчлэлийн үнэмлэхтэй. Тэгээд аль биесны тусгай зөвшөөрлөө авсан тийм үнийг realtor гэж байгаа. Зүг. Сая ингээд сургалтанд суугаад зөвшөөрлөө авдаг гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр эднийг одоо яг ямар байгууллага өгдөг тийм хаанаас өгд юм бол? Яг одоо бол Монголд бол одоо санхүүгийн зохицуулах хорооноос одоо яг манай үйл хөдлөлхөрөнгийн зурчлалын байгууллагуудыг санхүүгийн зохицуулах хороотой одоо хороонд хариалагдаж явдаг. Тэгээд тэндээс одоо яг тусгай зөвшөөрлийг авсан одоо үйл хөдлөлхөрөнгийн дээвэр холбоо гэд байдаг. Тэр дээвэр холбооны сургалтанд суугаад тэгээд сургалтын шалгалтандаа тэнцээд тусгай зөвшөөрлөө авчдаг. Зүг. За тэгвэл сая ярианаас үүдээд асуухад бол Монгол ер нь хичнээн одоо энэ яг үйл хөдлөлгөөний зуурчлагч хүмүүс үйд юм бол аль бие усны саяны шалгалтаа өгсөн тийм. Ер нь бол за үйл хөдлөлгөөний зуурч хүмүүс гэхээс илүү үйл хөдлөлгөөний компаниуд саяхан санхүүгийн зохицуулах хорооны мэдээнээс харахад 230-аад компаниуд байгаа. Тэгээд үндсэн одоо нөгөө бид нар чинь жишээлбэл үйл хөдлөлгөөний компаниуд хэдэн аль биесны агенттай гэдэг агентуудынхаа мэдээллийг санхүүгийн зохицуулах хороо руу явуулдаг. Тэр мэдээллээр бол нэг яг 1200 гээд 2 жилийн өмнө байсан. Одоо бол тэрнээс нэлээд давсан баг. За олон юм байт юм тий. За одоо ихэнх хүмүүс ингэдэг те. За би байраа зармаар байна. Тэнгүүдээ шууд ингээд үнгүүцэг юм ч юм уу сайтаар тавиад зарчдаг те. Тэгхгүйгээр яг энэ мэрэгжлийн зуршлагчаар давьцсны давуу тал нь юу юм? За тэгээд хоёрт нь болохоор эднэр маань яаж одоо орлогыг өсвөрн түрүү би дугаарыг хэн хэлсэн те. Сард дэдийг болох боломжтой гэсэн. Энэ мөнгөө ер нь яаж шимтгэл нь яаж үүдэн тэрийг би сайн мэдэхгүй байгаа байхгүй. Тэрийг дэдүүлж ирвэл. Яг хүмүүс бол тэгдэг л дээ. За би өөрөө зарчаа. Эсвэл би өөрөө одоо байраа хайж аваад өөртөө тохирсон байраа худалдаа тавьчаа гэд ингэж ярьдаг. Гэхдээ тэрэн донд чинь ингээд нөгөө үйл хөдлөлхөрөн гэдэг чинь өөрөө хүний амьдралын туршид 3-4 удаа одоо солих боломжтой худалдан авалт, том худалдан авалт байхгүй юу. Тэгээ тэр хэмжээгээр маш их хариуцлагатай, маш их бодож иж зөв сонголтыг хийх ёстой. Одоо зөвөр өдөр тутмын талах хувцас авч байгаа юм шиг шүү дээ. Тэгэхээр тэрийг маш урт удаан хугацааны явцад бодож иж эхлээд төлөвлөөд тэгээд ингээд судалгаа хийгээд явж иж тэр үйл хөдлөлхөрөнгийг өөртөө тарсан үйл хөдлөлхөрөнгийг худалдаж аваа шүү дээ. Тэгээд тэр хугацаанд бол маш их хүнээс нөгөө цаг хугацаа хүч хөдөлмөр шаардаад идэх байхгүй энгийн хүмүүс хуваарь явал тий. Тэгэхээр харин та одоо жишээлбэл над дээр хурдэрч нараа би нэг тэр баян зүрхт өргөд нэг тим метр квадраттай
Тэгээд нэг тийм үйл хөдлөлгөөр худалдаа тавьчмаар байна. Миний боломж нь одоо ийм байна. Тэ би нэг 250 саяд ингээд худалдаа тавьчмаар байна. Үлдсийн би банкны зээлэнд хамарчмаар байна гэх юм те. Тэгэд ингээд чи надаа шууд өөрийнхөө хүсэж байгаа нөхцөлийг хэлээд ирэх боломжтой байхгүй. Тэгэхээр би тэрэн чинь яг чиний хүсэл сонирхолд тааруулсан үйл хөдлөл хөрөнгийг чамд би маш олон сонголттойгоор гаргаж өгч үзүүлэн санал тавина гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи одоо маш олон тийшээ явж нөгөө цаг зав аваад зарцуулах шаардлагагүйгээр өөрийнхөө боломжтой үйл хөдлөл хөрөнгийг маш богино хугацаанд худалдаж авах боломжтой. Зөв. Ер нь бол хуваарь зарах чинь бол ер нь бас тийм сайнгүй биш юм байна те. Миний ойлгож байгаа бол өөрийнхөө цаг завыг зарцуулаад алтгал юм байна шүү дээ. Тийм худалдаж авах чинь тухайд бол хэллээ. Нөгөө төгөөр нөгөө зарах гэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь ингээл за одоо Монголд хамгийн том сайт нь Үнгөө байна те. Үнгөө дээр зар тавилаа. Өө чамруулч ястаа хар мянган олон хүн утассан шүү дээ. Тэр болгонд чинь ингээл утсаар хариулахад нөгөө бусад ингээд үндсэн ажиллаа хийгээд явж байгаа юм шүү дээ. Тэрийг бусад нөгөө мэрэгжлийн хүмүүст нь даатчихвал чаддгаа хийгээд шиг. Тэгээд явж байна. Нөгөө төгөөр болохоор үйл хөдлөл хөрөнгө гэдэг чинь өөрөө маш хүний үн цэнтэй хөрөнгө. Хин нэгний насаараа цуглуулсан мөнгө үйждэг. Тэрийг найр цааш хөдөлгөнө гэдэг бол маш хариуцлагатай. Тэгээд хууль эрхцэн хувьд маш гүнзгий харилцаанд орж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгсэндээ та аюулгүй байдлаа ч гэсэн зуучин компаниар дамжуулж байгаадаа хангаж яах гэж үзэж байна. Зөв. Монголчууд хинт нийтлэг ойлголт нь бол одоо юу гэдэг Remax юм юу гэдэг ингээд үйл хөдлөл хөрөнгийн компаниар дамжуулчлаа. Тэд нь ингээд шимтгэлэг жоохоор өөрөө авъя өөрөө зархад гэдэг. Гэхдээ сая ярианаас ойлгох юм бол угаасаа тэр шимтгэлийн хэмжээний зардлыг өөрөө явах юм бол гарах юм байна тийм ганцаараа. Тэрний оронд ингээд мэрэгжлийн хүнд нөхчөөл гэж байгаа юм байна шүү дээ. Зөв ойлгосноо. Яг зөв. Жимэрсэн зөв ойлгосноо. За тэгвэл дахиад нэг сонирхолтой юм байна. Одоо энэ үйл хөдлөл хөрөнгийн зууч агент хүн хэдийг олдог вэ? Их сонирхолтой санагдаж байгаа надаа. Энэ талаар одоо багаас нэхлээ дээшлүүлж ер нь комисшн одоо тэр шимтгэлийн ямар байдгийг жоохон дэлгэрүүлж ярил те. Яг зөвөр үйл хөдлөл хөрөнгийн ажил чинь өөрөө яг ингээд нэг тогтмол цалин аваад ажилтдаг ажил биш байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл маш удаан хугацаанд орлогогүй явж болно. Яа тэгэхээр саяны миний хэлдэг шиг өдөр бүр зарагддаг юу биш болохоор ингээд айгүй удаан хугацаанд чи орлогогүй явж болно. Гэхдээ энэ болохоор яг би нөгөө нэг яагаад энийг яриад байна вэ гэхээр дөнгөр шинээр агент болж байгаа хүмүүс зориулж яриад байгаа. Одоо бол бид нэр ингээд зах зээл дээрээ зөндөө удчихсан тий зах зээлээ мэддэг болсон тодорхой хэмжээний харилцагчтай болсон. Ийм байгаа үед бол бид нэр хэн илүү мундаг хурдтай хэн илүү хичээж ажиллаж чинь тэр хүн илүү ихийг авна л гэсэн. Яг нь ерөнхийдөө шимтгэлийн хувьд бол орон сууц 2.2%. За тэгээд үйл хөдлөл хөрөнгүүд чинь айгүй олон төрөл шүү дээ тий. Тэгээд одоо зориултаасаа хамаарат 5.5% хүртэл одоо 2.2-оос 5.5% хүртэлх шимтгэл бол одоо яг Монголын зах зээл дээр тогтцсон юм чинь. Зөв. За тэгээд зүгээр миний ойлгосноор нэг хэсэг чимээгүй орлогогүй явж байгаа гинт цөм их юм байна шүү дээ. Ер нь бол юмаа зарч чадвал бас. Тий, ер нь бол тийм. Хэдэн тэр бүм юм зарчих юм бол тэгээ шимтгэлээр бол. Тийм шүү дээ. Алах нь нэ. Яа. Just том бизнес шүү дээ мөнгө дийдэг. За ингээд сайн юу ярьлаа ингээд ерөнхий ойлголтыг бидэнд өглөө яг ингээд үйл хөдлөл хөрөнгөний зууч агент хүмүүс юу гэдгийг бид мэдчих авлаа. Яг мэрэгжлийн хандхыг нь ойлголоо. За тэгээд хэрэв болохыг хүсэж байгаа юм байгаа юм бол ер нь дамжлага хэрэг яг түрүү сургалтын цон гэж ярьсан те тэрийг ингээд жоохон дэлгэрүүлээ ярих юм бол хэд удаагийн сургалтын ямар шалгалт өгдөг те тийм зүйл байна. Яг одоо ингээд үйл хөдлөл хөрөнгөний зууч гэдэг ч юм уу агент ч гэдэг ч юм уу маш олон хүмүүс гадуур агент болж ин л доо. Тэгэхээр энэ агент болохоос өмнө өөрсдөөсөө айгүй юм асуух хэрэгтэй, өөрсдөө бэлдэх хэрэгтэй тий. Жишээлбэл яг түрүүний миний хэлдгээр одоо дөнгөр сургуулаа төгсөж байгаа хүмүүс агент болъё гэхээр яг түрүүний асуудал толгордог байхгүй юу? Би 2 сар борлуулалтгүй явж чадахгүй юу? Тэ би амралтгүй ажиллаж чадахгүй юу? Миний одоо арга гэрт ямар хүмүүс байгаа байлээ? Би эсвэл одоо тогтмол цалингаа сая 500 сая төгрөгийнхаа цалингаа аваад явах юм уу? Эсвэл 2 сар ч юм уу би эрсдлээ үүрч жагаад дараагийн сар би 10 сая 5 саяг аваад явж чадах юм уу гэдэг асуултаа эхлээд өөртөө тавих хэрэгтэй. Хоёрдугаар болохоор энэ бизнесийн өөрийнх нь цаанаасаа шаарддаг онцлог нь бол ёс зүйг маш их шаарддаг байх шүү. Тэгэхээр мэдээж бид нар бол одоо ингээд өөрөөсөө асуу гэж байгаа би ямар одоо ёс зүйтэй хүн бэ? Тэ би шудраг ажиллаж чадах уу? Худалдан авахч хоёр талд би яг эвдэгш харьцаж чадах уу?
өөрийнхөө хувийн одоо зан чанарыг ажилтайгаа хольж ойлгохгүй байж чадахгүй юу гэдэг дээр маш сайн цензур тавих хэрэгтэй гэдэг. Нэгдүгээр. Тэгээ ер нь энэ асуудлаа ингээд шийдчихэд окей би бол одоо агент миний амьдрал муу юм байна гэсэн цагтаа сэтгэл солилцуулаад орох хэрэгтэй. Ер нь бол тавьж байгаа шаардлага гэх юм бол ер нь энэ үйл хөдлөх хөрөнгийн бизнес чинь үйл хөдлөх хөрөнгө чинь угаасаа ингээд зөвхөн барилга байгууламжаар хязгаарлагддаг юм аа. Энийний цаана маш олон эрхүүд явж идэг, хамт явж идэг. Бүр цаашдаа улс орны хөгжил энэ төр гээд маш том өргөн хүрээний асуудал яригддаг байхгүй юу. Тийм болохоор яг одоо гадуур бол агентуудыг насгүй сарилцахгүй мэргэлжил харгалцахгүй л гэдэг байгаа тий. Гэхдээ бид нар одоо зуучилж байгаа хоёр талаа тэнцвэртэй мэдээллээр хангахын тулд одоо шаардлагатай мэдээлэлээр хангахын тулд бид нар бүх талын мэдлэг хэрэгтэй байх шаардлага өөрөө цаанаасаа аяндаа үүсчдэг. Зөв таны яриа сая ойлгох юм бол за ёс зүйтэй байх хэрэгтэй гэж энэ нэг хоёрт нь нөгөө хууль дүрмийг бол бас нэлээд сайн мэдэх хэрэгтэй юм байна шүү дээ тий. Одоо үйл хөдлөх хөрөнгийн гэрээ мэрэг ч юм уу тий. Тэгээд ер нь ингээд одоо зах зээлийн тухай мэдлэг ч юм уу энэ чинь ингээд маш олон хүнтэй харилцаад тэр олон хүмүүст маш олон уулзалт тэр олон одоо нөгөө амжилттай дийл гаргахын тулд янз янзын хилцэл хийгдэн шүү дээ. Тэр дунд чинь аюул олон нюансууд байдаг байхгүй юу? Тэр нюансуудад ингээд тааруулж маш одоо хурдан хугацаанд шийдвэр гаргах ч юм уу тий. Янз янзын хүмүүсээс чадвар шаарддаг л ажил л та. Зөв. Сайн нэг юм ойлголоо. Одоо чинь дөнгөж төгссөн хүмүүсийг одоо агент болох хүн төрөл тийм яриа гарч ирсэн юм байна шүү дээ тий. Тэгэх юм бол миний ойлгож байгаагаар бол энэ чинь нэг хувь хүн ингээд өөрөө ингээд нэг жоохон юм үзээ төлөвшөө тий. Тэгээд нэг этик гэж ярьдаг те ёс суртахуунтай суугаад болсон үед бол ийшээ орвол бас зүгээр юм болоо гэж бодлогдлоо. Яг л хүмүүсийн харилцаанд орж байгаа учраас тэр хүн чинь нэг ёс зүйтэй байна гэдэг чинь шууд ингээд бангээ суугаад шүү дээ. Нилээ нэг жоохон нас одоо муугаар хэлэх юм бол насалж ээж хүнд ингээд өөртөөс төлөвшүүлдэ шүү те. Тэрийг бас хэлээд байгаа шүү гэн те. Тийм. Тэгээд нэгдүгээр за ёстой нөгөө нэг юм үтсэн юм нүд тайлж юуг нэгдэг лээ. Тэрэн шиг одоо нөгөө эхлээл хүүхдүүд ингэдэг ингээл явж байгаа л нэг сайхан амжилттай гэрээ гаргачлаа тий амар хөнгөтэй болсон баярлал тэгэл ингээл дараа нь ингээд амар улаарад ингээд яваад идэх байхгүй юу яг тэрэн шиг санаад тий тэрэн шиг санаад ингээд улаараад тэгж явж байгаа хүмүүс амар их алдаа гаргадаг тий тэгэхээр битээ яараач ер нь бол би энэ үйл хөдлөх хөрөнгийн мэрэгчлэн хүмүүсийг агүй сайхан ингээд төлөвшсөн ингээд одоо ямар ч юм зочирдохгүй нэг төршний тийм байгаасаа л гэж хүсдэг байхгүй. Зөв. За яг энэ хэсэг хүртэл одоо ингээд үйл хөдлөх хөрөнгийн агент ямар байдаг вэ? Ерөнхийдөө жоохон ойлголтуудыг авлаа. За үргэлжлүүлээд наран туяа гэдэг хүн яг яаж энд хөл тавьсан бэ гэдгийг би сонирхолж байна. Яагаад энэ салбар руу оргуулсан анх яаж гисэн бэ? Гараа яаж гисэн бол? За би болохоор юу яасан 2005 онд би ер нь их сургуулаа төгссөн. Монголын багшийн их сургуулийн Японы орчуулагчаар төгссөн. Тэгээд дөнгөж сургуулаа төгсөөд 23 дугаар сургуульд багшаар ороод тэгээд нэг жил багшлаад ер нь бол Япон явсан л дээ. Тэгээд Японд очиж суралцаж яжгаад Монголд ирээд тэгээд нөгөө нэг ажил ингээл хайгаал явна шүү дээ. Тэгээд ингээд Японтай холбоотой ажил Япон хэлтэй холбоотой ажил хийх хэрэгтэй би. Тэгээд явжгаад яг нэг Япон машин зардаг газар исэн байхгүй юу. Тэгээд тийшээ орж ярилцлага өгөөд тэгээд ээж хагаад ахаад нэг манай нэг найзгүй энд нэг Японы юу прожект хэрэгжүүлж байгаа нэг компани байгаа чийш ороод үзээч гээд тэгээд би Сургууль Монгол компаниг анх олж харж ирсэн. Одоо нөгөө Japan Town тийм. Тэгээд тэр хоёр компанид би зэрэг ингээд ярилцлага өгдөг байхгүй юу. Тэгсэн чинь ингээд хоёулаа ажиллаач гэдэг ингээд санал ирсэн. Тэгээд ингэсэн чинь за би яг машин зардаг ажилд орох уу, байшин зардаг ажилд орох уу гэд боддог байхгүй. Тэгээд за би ер нь машин зарж байхаар ер нь байшин зарсан дэр юм байна гэд. Тэгээд би анх Сургууль Монгол компанид борлуулагчаар ажилд орж ирсэн. Одоо 9 жил өмнө гэсэн үү? Одоо тэр чинь 2008 онд шүү дээ. За тэр чинь миний бол ингээд 12 жил болсон юм байна шүү дээ, тийм. Яг энэ салбарт. Яг үйл хөдлөлтөй холбогдоод бол 12 жил болсон. За ингээд наран туяагийн хувьд бол ингээд 12 жил үйл хөдлөлийн салбарт ажилласан байна. Тэгэхээр эдгээр энэ хугацаанд хамгийн том гарч ирсэн хүндрэл бэрхшээлүүд юу вэ? Одоо яг энэ бизнест явж байгаад за жоохон шантармарт энэ ямар хэцүү бай болморч гэдэг юм уу? Тийм сэтгэл зовоосон зүйлүүд юу юу байдаг вэ? Яг мэдээж альва бизнесээ эхлэхдээ бүхэл юм хэцүү байдаг тий. Яг одоо хэдэн жилийн өмнө дөнгөж энэ салбар бол угаасаа дөнгөж л хөгжиж байгаа салбар. Тэгээд агентуудыг бол тэгэхээр одоо
зүгээр нэг юм юу гэдгийг нэг хүний байрыг нөгөө хүнд нь мөнгө нэмээд зарчдаг ч гэдэг юм уу те. Тийм юугаар бол их хардаг, өнөдөр их хардаг байсан л да. Тэгээд дөнгөж эхэлж хат чи угаасаа бүх юм л хэцүү байдаг штэ те. Тэгэл нөгөө яг үйл хөдлөх зурч ерөөсөө одоо энэ чинь дөнгөж л хөгжиж байгаа салбар штэ. Монгол бол маш бага ойлголттой байгаа. Тийм маш бага ойлголттой. Тэгэл эхлээл ингээл танаа байрыг чи ингээд манай компани зурчлаа зараад өгье гэхээр юу гэсэн үг юм гээд ингээд баг ерөөсөө ингээ ойлгохгүй байсан. Тэгэл эсвэл би ингээд яг ингээд буруу талаас нь ингээд яриад байна уу гэл ингээл ихэнхдээ нөгөө нэг дөнгөж анх компани байгуулчаал тэгэл ингээл харилцагчаа олох гол ингээл явж байхдаа амар хэцүү дандаа ингээл нөө гэсэн хариулт нөө гэж биж байгаа л ганц yes олдог ч юм уу тий. Ингэж тэр нь надад аюу хэцүү байдаг гэсэн. Яг энэ одоо болох ч юм уу, болохгүй ч юм уу те, болдог ч юм уу гэдэг бодол төрж ирсэн. Зүг. Ерөнхийдөө санааг нь ойлголоо. Одоо ингээд яг эхэлжсэн цаг үеийн гарааны цэг тэр нь одоо Монголд ямар ч ойлголт байхгүй байхад нь энэ зүйлийг хийсэн учраас нэлээд хүндрэл байсан биш яг л нийт маасаар ингээд мэдэхгүй. Тий. Дандаа хуваараа зараа сурцсан монголчууд те. Энэ ойлголтыг эвдгэж одоо ингээд цаг хугацаа хүчрүүрээ зарцуулж явсан байна. Ингээд үйл хөдлөлийн агентуудаас баярлалаа. Яг л хүмүүс одоо ийм жишг тогтож эхэлж штэ. Би ингээд юм зарах чавал те. Хуваараа биш ингээд яг зориултын агент хүмүүст нөгжээ гэдэг. За тэгвэл ийм бэрхшээл гарч ирсэн байна. За тэгвэл эндээс хамгийн гоё одоо ингээд нөв гэж байгаа нэг yes гэдэг гэж штэ тий. 7 хэмжид нэг огтлон гэдэг шиг тий. Энэ дээрээс хамгийн гоё амжилт болж ирсэн ингээд багталтай болж ирсэн. За энэ цааш үнэхээр явах юм байна, амжилт олох юм байна гэдэг тэр сэдлийн үжсэн хөдөлгөөч нь юу байсан бэ? Тэр болохоор яг нөгөө би өмнө нөгөө Сургууль Монгол компанид ажиллаж байсан гэдэг ярьжсэн шүү дээ. Ярьсан шүү дээ тий. Яг тэндээс манай одоо нөгөө тэнд ажиллаж байхад үйлчлүүлжсэн үйлчлүүлэгчд маань угаасаа тэнд чинь нөгөө нэг Япон менежмент тэнд ингээд ажиллаад тогтцсон компаниас нь тэднэр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нь ч гэсэн шал өөр хүмүүс байсан байхгүй юу? Одоогоос ингээд харах юм бол алившээ үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө гэдэг талаас нь хардаг болсон те. Тэнтэй одоо тэндээс үйл хөдлөх хөрөнгөөс урган гарч байгаа харилцаануудыг ойлгодог болсон. Тим үйлчлүүлэгч байсан учраас тэндээс над руу их ханддаг байсан. Нараа чигээ ганцаараа юу хуваараа ингэж хийж байгаа юм уу? Одоо энэ Жапон тавныхаа байрыг би ингэж зарчмаар байна гэдэг юм уу те. Тэгэд би тэндээс айгүйх байр зарж өгдөг байсан. Тэгэд тэнд айгүйх урамшаад нэрээ эн чинь ингэж ойлгодог хүмүүс байдгийм байна. Тэгээ энэ ажлыг ойлгох хүмүүс байдаг юм байна гэд. Тэгээд дөгөө хүмүүс маань амжилттай би үйл хөдлөхөөрөнгийн зарчгаар тэдний найз гэд ингээд яв. Зүг. Ер нь тэгж ингэж хүмүүс хандд юм байна л та тийм. Өмнөх үйлчлүүлэгчдийнхээ суурин дээрээс. Ер нь бол яг бас нэг үг байдаг л да. Одоо нэг хаалга хаагдсан ч нэг хаалга нэгдэн гэдэг тийм. Гэхдээ үйл хөдлөхийн салбарт бол тийм юм байх ёсгүй. Чи бол дандаа хаалгыг нээж явж байгаа хэвээр. Тийм яагаад гэвэл чиний үйлчлүүлэгчийн ард 5 10 үйлчлүүлэгч байх ёстой гэдэг бол ойлгох хэрэгтэй. Зүг ойлголоо. За энэ бизнесийг бол нэлээд сайхан дэлгэрэнгүй ойлгож эхэлж байна. За тэгээд нэг сонирхолтой санагдсан юм а дахиад асууж гэж бодлоо. Ер нь нэг удаагийн хамгийн том өндөр дүнтэй борлуулалт нууц биш бол ер нь ямар шиг хэмжээнд байдаг гэсэн бэ? Багцаагаар. Их сонирхолтой санагдаад байгаа тийм. Яг бас л нөгөө саяны яриулаа орох гэдэг юм л да. Тэгээд нөгөө саяны ингээд үйлчлүүлэгч байгаа би байрыг зархад угаасаа тэр чин дандаа дундаас дээш баг лагшри зэрэглэлийн байрууд гэдэг гэсэн байхгүй. Тэгээд тэр чин нөгөө үнийн дүн ч гэсэн айгүй өндөр. Одоо жишээл 800 саяын байрыг зархад л 2% нь 16 сая төгрөгч гэдэг юм уу тий. За байрын хувьд юм байдаг үү? Тэгэхээр энэс том юм бол объект газар мазар бас энд орчиж тий бас үнийн дүн том. Тийм газар дээр болохоор яг одоо газар чинь өөрөө бас айгүй онцлогтой. Тэр утгаараа ч гэсэн зуучлалын шимтгэлийн хувь хэмжээ ч гэсэн өндөр байдаг. Одоо жишээлбэл 3 тэрбумын газрыг зарлаа гэхэд 5% ингээд тэгэхээр хэд байх вэ тий? Юу. Зөндөө мөнгө орчихгүй тий. За ойлголоо. Одоо ингээд үйл хөдлөлийн зууч дөрөв сургалт байдаг гэсэн шүү дээ тий. Сургалтын цоход одоо ёс зүйн коуч гэдэг юм уу тэр хүмүүсийн харилцааг заадаг гэж шүү дээ тий. Зөв миний ойлгож үзөө үү тий. Тэрэн дээр одоо чинь янз бүрийн кейсүүд ярьдаг болов. Кейс гэдэг нь одоо хэрвээ ийм тохиолдол ингэ шүү, ийм болвол ингэ шүү. Өмнөх реалитруудад ийм эвгүй зүйл гарч ирсэн. Энийг та нар ингэж даавар гэдэг ч юм уу. Тийм кейс шинүүд хэр ордог вэ? Сургалтаар. Ёс зүй талаасаа юу? Ёс зүй одоо чинь үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах. Одоо чинь нэг одоо чинь аюулгүй царайлаг агент байлаа гэж бодоход нөгөө үйлчлүүлж байгаа эрэгтэй хүн нэг татаж хангах ч юм уу янз бүрийн тиймэрхүү кейсүүд гарч магадгүй гэж бодлоо л да. Тэхийн тулд одоо энийг ингэдэм а гэдэг тийм зохицуул мөхцөл ч юм уу заа сургад юм уу яа болоо тий. Ийм кейс үүсэн тохиолдолд тий. Яг нь ер нь бол ямар ч ажил мэргэжлийн эмэгтэй хүмүүс чинь бас жоохон хэцүү шүү дээ тий.
Тэгэл ингээл яг үл хөдлөх манай салбарын хувьд жишээлбэл би ингээл нөгөө айлын байрыг үзүүлэх гэдэг ингээд орохдоо бас жоохон айцтай байдаг гэсэн юм байна. Жишээлбэл ингээл эхлээд ингээд за танаа байрыг чинь очиод ингээд зургийг чинь авъя гэл ингээл тэгэж тэ. Тэгэхээр өө тийхтэй хүрээдэр гэл тэгин. Тэгэхээр би жоохон айгаал за дотор нь яг ямар хүн байгаа вэ? Эхлээд тэр чинь нөгөө нэг ингээд уулзаагүй байна штэ. Утсаар холбогдоод тэгээд очиод зургийг аваад гэрээ хилцэл хийгдээ тэгээд эхлээд ингээд очино. Тэгэхээр ерөн жоохон эвгүй айцтай л байдаг л да. Ямар ч хүн хитэн ч хүн байгаа юм бэлээ. Ямар ч хүн байгаа юм бэлээ, хитэн ч хүн байгаа юм бэлээ гэж жоохон айдаг. Тэр тал дээр жоохон хэцүү. Гэхдээ ямар ч байсан надад бол ямар нэгэн тийм бүр ингээл амар бие төрөх юм уу те янз бүрийн тийм асуудал бол гарч байгаагүй. Ер нь гадуур тиймэрхэн болж исэн юм дулдж исэн үү? За ер нь бас болдог бахуу зөндөл тийм юм дулж. Яг энийг яриад байна гэхэлэр нэг хүмүүстэй сэрэмжлүүлэх үүднээс дээр нь ойлголт өгөх үүднээс ягаад үл чинь бизнесийн харилцаанд орж байгаа учраас өөр юм байдаг юм а гэдгийг би гаргаж ирэх гээд байгаа юм л та. Сая асуулт төр л тийм. За ингээд 12 жилийн турш ингээд өөр ингээд энэ салбарт явж исэн байна. Анх ер нь яг хуваарь компанид байгуулъя гэж бодсон юм уу? Ингэж явж байгаа зүгээр яг нэг компанид ажиллая гэж бодсон. Анхны зорилго чинь юу байсан бэ? Тэндээс яг одоо бутгад тэндээ хүрсэн байна уу? Яг ямар төвшөнд явж байгаа бодсон зүйлээсээ. Яг хөө тэгээд Сургууль Монгол компаниас гараад би ер нь бол компани байгуулсан. Тэгэхэд бол нөгөө үйл хөдлөх хөрөнгөний зурч гэдэг компани л эжснээс дараад нь одоо энэ 20 оноос эхлээд манайч лицензжүүлээд эхэлсэн байхгүй. Тэр нь яг аль биесний зөвшөөрөл компани тодорхой хэмжээний босго тавиад ингээд шаардлага тавиад ингээд явжсэн. Анх удаад бид нэр зүгээр л одоо очиод би нөгөө нэг энгийн компани байгуулдаг шүү дээ. Энгийн компани шиг байгуулаад тэгэл нэг найзыгаа манад хоёулаа хамтарч бизнес хийе гэл тэгэл эхэлжсэн. Тэгвэл ингээд шууд ингээд бэлэн компани байгуулна гэж болдгоо юм дэ тусгай зөвшөөрөл шаарддаг юм биш үү? Тийм одоо бол 20 оноос эхлээд санхүүгийн зохицуулах ороноос бүр ингээд тусгай журам гаргаад тэгээд тодорхой хэмжээний шаардлагуудыг хангасан компаниудад тусгай зөвшөөрөл олгоод явж байгаа. Зүг. Тэгвэл яг миний ойлгож байгаа энэ тусгай зөвшөөрөл шаарддаг болсноос хойш ер нь зэгцэлж байгаа гэсэн үг юм биш үү те? Шаардлага хангаагүй жижиг компаниуд нь ингээд зах зээлээс арчигдана гэж ойлгож байгаа зүг үү? Тий. Ер нь бол энэ тусгай зөвшөөрөл гарснаар биднэрт бас айгүй боломж бас давхар нэгдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй байна гэдэг чинь ямар нэг юм ингээд тусгаалаад энэ хүмүүс чинь ингээд хэрэгтэй юм шүү гэдэг үүднээс гаргаж өгч байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө талаараа хэрэглэгч ч гэсэн бид нарыг хүлээн зөвшөөрөөд бид нар чи аль биесний юм тусгай зөвшөөрөл лицензийг аваад ажиллаж байгаа хүмүүс юм байна. Бид нар эдний үйлчлэгийг авах хэрэгтэй юм байна гэдэг бас хэрэглэгч талтаа бас нэг тийм өөрчлөлт орж байгаа. Зөв ойлголоо. За тэгээ түрүүний асуудалтаас одоо ургуулаа дахиад явах гэж байна л та. Яг хаана хүрийг зорж исэн тэндээ хүрч чадсан уу гэж асууж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр эндээс ургуулад цаашдаа ер нь ямар компани болъё гэж бодож байгаа. Одоо энэ нэг оргил нь юу гэдэг тий. Одоо корпорат компаниуд одоо олон салбар компанитай охин компанитай боллоо гэдэг томордсон шүү. Тэрнтэй адилхан яг энэ үйл хөдлөх борлуулалтаар ажиллаж байгаа компани оргил зэрэг нь юу гэдэг. Ямар амжилтанд хүрч иж энийг хэмжих болцоотой болдог гэж л авах гэдэг юм л да. Яг зүгээр нөгөө хүний хүсэл хязгааргүй гэж ярьдаг шүү дээ. Эхлээд бол би зүгээр ингээд хуваараа хийгээд үзье гэж бодож байсан бол дараа нь одоо шууд компани байгуулад ингээд ажилласан. Тэгээд одоо ингээд компани байгуулад ингээд ажиллаад явж байхаар яг зөвхөн өөрийгөө л би ингээд бодож байсан юм шүү дээ. Одоо бол яг ингээд салбарынхаа төвшөнд бодоод эхэлж байгаа байхгүй. Манай салбар ингээд хөгжөөсэй тий. Улам энэ үйл хөдлөх хөрөнгөний одоо хуйлтайч болоосаа хууль маань хурдан гараасаа ч гэдэг юм уу тий. Ингээд салбарлуугаа ингээд одоо ингээд явж гин тий. Тэгэхээр цаашлаад болохоор зөвхөн Монголдоо биш одоо манай компани гадаадын харилцагчтай болоод гадаадаас хөрөнгө оруулалт татаад Монголын одоо нөгөө үйл хөдлөх хөрөнгийг гадаадад зурчилдаг ч юм уу тий. Хөрөнгө оруулагч оруулж ирдэг ч юм уу. Ер нь бол гадаад зах зээл рүү илүү төлхөө ажиллана гэсэн хүсэл зорилготой байгаа. За ингээд танаас дахиад нэг асуулт асуу ингээд нэлээ олон жил үйл хөдлөлийн салбарт явсан байна те. Яг энэ ажлын хамгийн гоё нь юу гэдэг юм бол одоо хүмүүс чинь мэрэгчлээ би дуртай ингэрэ бахардагдаг шүү дээ. Таны үед яг юу вэ? Хамгийн гоё нь бол одоо мэдээж нөгөө үйл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа хүн чинь амьдралынхаа туршид нөгөө ганц хоёрхан шийдвэр гаргаж айгүй үнэтэй худалдаа авалт хийж байгаа шүү дээ тий. Тэр нь маш их баяртай аз жаргалтай байдаг. Яг тэр мөчийг ингээд хуваалцсан хамтдаа хуваалцсан гэдэг хамгийн гоё мэдрэмж. Зөв. Нэгснэр бол ингээд түлхүүр гардуулах тий зөв үү? Түлхүүр гардуулах тий танах ингээд шинэ байранд орлоо шүү гэдэг ингээд түлхүүрийг гардуулах хамгийн гоё мөч. Бас гоё мэдрэмж биш үү тий. Зөв. За тэгвэл үйлчлүүлэгчдийн зүгээс асууж байна л да. Ингээд байр захиалж байгаа ч юм уу танахаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн голцоохон хамгийн нийтлэг гаргадаг ямар алдаа вэ?
яг нөгөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа хүн маань яг ямар хэрэгцээнд худалдаж авах гэж байгаа юм бэ гэдгийг нэгдүгээр тодорхойлох хэрэгтэй байдаг. Өрхийн хэрэгцээндээ юм уу? Эсвэл одоо хөрөнгө оруулалтаар юм уу? Тэ хөрөнгө оруулалтаар авах гэж байгаа бол тэр чинь маш өргөн хүрээтэй болоод явчин тэ. Ямар зориултын үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа юм бэ гэдгээсээ болоод маш их анхаарах зүйлүүд нь нарийсаа тавьчихдаг гэсэн үг. За жишээлбэл хүмүүс нөгөө ингэдэг байхгүй юу? Ингээл залуу хүмүүс юм чинь яа тийм жижиг байранд орчих гээд. Тэгэл ингээл хамаагүй 30-40 м квадраттай байр авчдаг байхгүй юу? Гэвтэл залуу хүмүүс чи яг эсрэгээрээ амар ирээдүг харсан сонголт хийхгүй болдоггүй. Тэр чинь яг ингээл 1 жилийн дараа ч юм 2 жилийн дараа ингээл 2 хүүхэдтэй 3 хүүхэдтэй болчихдог. Тэнгүүд багтгаа ячдаг. Тэгээ нөгөө авсан байр чинь амар их зээлмэл хийж авсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээл хүрхээ яг ингээл нэг 4-5 жил яг чардаагаал тэрийг ингээд томсохоос аргагүй байдалд орно шүү дээ. Тэгээ томсхыг гэхээр нөгөө байраа зээлээр авсан байж байдаг. Тэр нь айгүй хэцүү. Тэгэхээр би залуу хүмүүсийг эхнээсээ аягүй зөв бодолтой төлөвлөлттэй байраа сонгохдоо яг тэр тал дээр илүү анхаараасаа гэж хүсдэг. Гэтэ мэдээж хүний амьдралын боломжууд бол өөр янз янз л байгаа л да. Ерөн зүгээр нийтлэг алдаанууд нь за ядгийн залуу хэмжин бид нар залуу гэр бүлүүдэд зориулсан гэл жижиг байр төлөвлөд байдаг. Гэтэл тэр нь эсрэгээрээ байждаг. Зөв. Энэ бол анхаармаар яг зайлшгүй зүйл юм тий. Одоо тэгээд дахиад томсгож байгаа нэг мөсөн анханасаа авчулж үйл юм биш тийм. Эсвэл яг энэ дэр нөгөө нэг зээлийн шаардлага марлаг хангаж байгаа тэр үе дээрээ нэг мөр одоо юу гэдэг 30 м квадратыг биш нэг 50 м квадрат авчиж яадаг тийм үү. Зөв. За ингээд олуулаа өсөж үрдчихээ бодоорой л гэж хэлж байгаа юм. За ойлгосон. Энэ хүн ингээд салбарт явж байхад юу н хамгийн том бэрхшээлүүд юу н энэ одоо миний асууж байгаа сан төр засгаас ч юм уу хууль эрх зүйн хувьд ингээд нөхцөл экосистемийн бүрдсэн үү ямар асуудал гараад идэв явж байгаа тий системийн хувьд тийм зүйл хэрэг. Яг нөгөө Монголд бол яг үйл хөдлөх хөрөнгөний зуучлалын хууль бол гараагүй байгаа. Гэхдээ манай одоо нөгөө хууль юм уу те манайх ч яг үйл хөдлөх хөрөнгөний зуучлалын тухай хууль гэж байхгүй. Би байдаг гэж үзсэн үгүй юм байна. Байхгүй. Тийм. Тэгэхээр мэдээж тийм хууль байхгүй юм чинь бид нар бол одоо нөгөө түрүүн ярьсан шүү дээ ингээ хүлээн зөвшөөрөх гэдэгтэй айгүй хэцүү. Цаг үеийг туулж иж өдийг хүрлээ гэдэг шиг тий. Хууль байхгүй учраас бид нар дээр янз янзын асуудлууд гардаг. Тэгээд одоо бол гэхдээ удахгүй манай хуулийн хэлэлцүүлэг хийгдэх төсөл дээр явж байгаа өргөн баригдах гэж байгаа юм билээ тийм. Суурь нь бол тавигдсан байна. Суурь нь бол тавигдсан. Тийм. Яг одоо нэг борлуулалт талаасаар ч гэдэг юм уу тийм манай төр засагч нь одоо бас ингээд нөгөө доктортой биш инфляц дэшээ хөөрн тэгээд нөгөө ипотекийн зээл нь гинт зогсчин ч гэдэг юм уу тийм. Яг ийм нөгөө гадаад хүчин зүйлүүд бол үйл хөдлөхөд аягүй их нөлөөлдөг. Зөв. Гадаад хүчин зүйл их нөлөөлд юм. За үүнээс гадна яг хувь хүн үйл хөдлөлийн зууч ямар гай зовлонд таардаг вэ? За гай зовлонхын хайшин ямар бэрхшээл таардаг вэ? Тэрийг хэрхэн давдаг вэ? Тэр нь юу гэхээр борлуулалт хийхгүй олон сар боллоо. Санхүүгөө зохицуулах уу? Яг борлуулалт хийчихсэн тэр нь гэр ингээд болчлоо амжилттай болсон гэж гэдэг юм. Ийм бол зөндөө үстэй. Тийм зөндөө байдаг. Яг нөгөө юу яадаг л да борлуулалт хийхээр одоо ингээд бид нар чинь ингээд нөгөө сард ингээл төлөвлөн штэ тий ажиллаа. Тэгэл ингээл гарах магадaltaй үйл хөдлөх хөрөнгүүдээ ингээд дотроо төлөвлөждөг. Тэгэхээр ингээд нэг нь ингээд бүтлгүүдлээ гэхэд за нөгөө нь болно даа ч гэдэг юм уу тий. Тэгэхээр бас айгу юунд байдаг. Одоо ингээд үеигч гэх юм уу тий. Олон хувилбартай байна шүү. Олон хувилбартай. Тэгэхээр ингээд нэг юмд ингээд нөгөө хитрхи надад тэрэнд амар цаг зав хүчин чармаалтай айгу их ингээд зориулж исэн чинь бүтгэв байж магалсан дээ тэртээ тий. Тэр үед бол бас айгу. Хувьцаа шиг юм биш тий. Өнгөө нэг сагсанд бити хий гэдгийг айгу гоё хэлчихлээ. За тиймэрхүү юм болд юм байна. За ингээд та түрүү ингээд хэлчихсэн тий. Нилээ ингээд нийт монголчууд хүмүүс ингээд танигдахад айгүй хүнд байсан гэжсэн. Ингээд таниулах явж байгаад ингээд хүмүүс ойлгохгүй байхад ингээд шантрах зүйл гарч ирсэн. Тэр нь одоо өөрөө дотоод тэмцэлжсэн. Би юу юу гэдэг нь болдог ч юм гэсэн. Тийм одоо зүйл юу үйл хөдлөхийн зууч хүмүүст хэр гард юм бол. Тэр чинь бол зэн дээр шүү дээ. Яг ингээд болио гэл ингээд боджээтэл гараад ирдэг байхгүй юу? Юу чинь болио гэж яхад л ингээд борлуулалт гараад ирдэг байхгүй юу? Ёо, ямар хэцүү бэ гэж хэлсэн. Тийм. Мөхтөлтөг байна шүү дээ. За. Тийм. Гэхдээ одоо бол нөгөө нэг гарахгүй ч гэсэн болио гэсэн ойлголт нь бол одоо бол байхгүй шүү дээ. Тэр чинь бол бүр нөгөө эхэлж явах үеинтэй ерөөсөө энэ ер нь надад хэцүү байна гэдэг үе чинь бол дээр ихэн үе. Одоо бол нөгөө болио гэсэн ойлголт байхгүй. Буцах цаан байхгүй л гэсэн үг шүү дээ. Зөв. Тэгэхээр саягаа дахиад л авшруулаа асуухад анх ингээд агент болж эхэлж байгаа хүмүүст ингээд ийм шантралын үе тохиоход яаж даван тулд юм бэ? Одоо та бол зөндөө туршлагатай нэ? Туршлагаасаа хуваалцаач.
Одоо шинэ агентууд явдаг гэсэн үг. Тийм шинэ хүмүүс ингээд дундаас нь шантарлаа гэхэд ямар одоо сэтгэлийн хатаар давж гардаг байх нэ энэ бүхний. Харин тэгэхээр би нөгөө түрүүний яг нөгөө ярианы ихэнд хэлээдсэн шиг эхлээд өөртөөгөө ярилцаач. Өөрийгөө сайн тодорхойлооч. Өөрийнхөө одоо нөгөө эдийн засгийн чадамжийг тодорхойлооч. Тэгээ би угаасаа хэлдэг байхгүй. За ингээд штэ чи 2 сар 1 сар те юуг орлогогүй явж чадахгүй. Тэр үед чи яах вэ? Амар сэтгэл зүгээ бэлтэх хэрэгтэй байхгүй. Тэр хүн. Зүг. Нэг сэтгэл зүгээ бэлтэх юм байна. Хоёр санхүүгийн байдлаа бас бэлтгэх хэрэгтэй байна. Би ингээд тэдэн сар орлохгүй болцоогоо тооцох хэрэгтэй тийм. Орлохгүй гэж болох нь шүү гэж бодох нь шүү дээ. Зүг. За тэгээ дараагийн нь одоо ингээд үйл хөдлөлгөөрөгч маш их зураг авдаг те. Түрүү ярьжсэнтэй айл руу очиж зураг авахсан чинь дотор нь хинч байгаа юм бэл гэсэн те. Тэгэхээр энэ зураг авах мэтрэмж юм уу ингээд явандаа суудгүй өөрөөсөө ингэж суулгадаг яадаг юм бол хүнээс тусламж авдаг юм уу? Тэр чинь тэгэл ер нь бол бүх юм чинь туршлага шүү дээ те. Эхлээл сонин зураг авна тэгэл ингээл явсараагаал сурд юм те. Зүг. Гэтэ хүмүүстэй хамтардаг уу юм яа. Яг нь гэхдээ ер нь тэр чинь нөгөө агентийн сургалт гэж байгаа шүү дээ. Тэр сургалтын дээр ингээд бас бүх юмыг зааж өгнө. Гэрэл зургийн сургалт гэж орно гэсэн үг бас тийм. Зураг яаж хэрхэн сайн авах вэ? Ямар өнцгөөс нь авал яадаг вэ? Зургаа яаж өгч тавих вэ гэдэг бүх юм. Тэгвэл энэ чинь гоё юм биш ингээд зураг авах сурчтай юм биш тийм. За ингээд re-imagement group-ийг ингээд та өөрөө байгуулсан гэж шүү дээ тийм. Хоёр явж байгаад яг энийг яаж яваад энэ замаа болоод ингээд бага бүрдүүлж энэ компанийг байгуулсан бэ? Энэ юу ямар зорилготой байгуулга вэ? Өөрөөр байгуулга гэж байгаа танилцуулж. Яг манай менежментийн 3 үндсэн баг менежментийн үндсэн 3 хүн байдаг. Манай үйл ажиллагаа хариуцсан захирал бас адилхан нарантай борлуулалт хариуцсан захирал наран зөл гээд наран зөл битээр бол бас яг 2017 оноос хойш би нөгөө хамт явж байсан найзтайгаа яг л хамтарч ажиллаж байсан найзтайгаа ингээд юу яагаад өнөө хүртэл явж агаад тэгээд хөрөнгө оруулагч одоогийн энэ хөрөнгө оруулагчтайгаа таарад хуучин байсан одоо компани ребрендинг хийгээд re-management гэдэг нэртэй компани байгуулад тэгээд одоо хүртэл ажиллаж явж байгаа. Манай байгууллагын гол онцлог нь гэх юм бол юу байгаа бусад нөгөө нэг үйл хөдлөлт хөрөнгийн компаниудаас юугаараа ялгаатай юм гэдэг дээр маш их анхаарч ажиллах болсон. Тэгээд энэ дээр бол яг манайх зөвхөн одоо нэг үйл хөдлөлт зурчлалынхаа үйл ажиллагааны хүрээнд биш хөрөнгө оруулагч компанийнхаа хүрээнд үндсэн экосистемийн нэгэн хэсэг болж ажилладаг. Тэгэхээр бид нэр одоо жишээлбэл манай хөрөнгө оруулагч компани болохоор барилгын материал үйлдвэрлэдэг. Тэгээ барилгын үндсэн одоо 4 түүхий материалыг үйлдвэрлэдэг. За тэр утгаараа манай одоо нөгөө төслүүд дээр дүн шинжилгээ хийгээд яг тэр төслүүд дээр гацаад байгаа одоо тий барилгын материалын асуудлуудыг шийдээд урт хугацаанд боломжийн үнээр одоо нийлүүлж өгөх боломжтой байдаг. Тэгээд одоо тэрийг нийлүүлж өгснөөрөө давуу тал үүсгээд одоо тухайн үйл хөдлөл хөрөнгийг зах зээл дээр анхлан танилцуулахад re-management group-ээр одоо зуршлан танилцах боломжтой болж ирдэг. Зүг. Наа чи их гой сонсогч. Миний ойлгож байгаа бол барилгын материал үйлдвэрлэгч компани тэгээд борлуулалтаа ингээд цогцоор шийдэж байгаа юм биш үү? Тий. Тэгээд манайх одоо ингээд тэр төсөл дээр борлуулалтыг яаж хийдэг вэ гэхээр зүгээр нэг зар тавиад борлуулалтаа хийчдэггүй. Манай охин компани медиа компаниараа дамжуулаад тухайн үйл хөдлөл хөрөнгө дээр тохирсон маркетингийг одоо хамтарч хийдэг. Тэгэхээр тухайн үйл хөдлөл хөрөнгө одоо зах зээлд ямар өнцгөөс ямар маркетингаар гарч ирэх үү гэдгээ маркетинг медиа компанитайгаа хоршоод тэгээд маркетингийн олон одоо үйлчилгээнүүдийг санал болгоод одоо сувгийг хөгжүүлэх юм уу, видео контент хийх юм уу, ивентүүдийг хийх юм уу гэдэг. Тэг ингээд цогц үйлчилгээ, маркетинг борлуулалтын цогц үйлчилгээг үзүүлээд явдаг гэсэн. Ер нь бол миний ойлгож байгаа нэг тийм экосистем бүрдүүлэх гэж яваад байгаа юм биш үү? Барилгын материал нь байна, зуучин нь байна, маркетинг нь тэ. За тийм. Яг тэгээд үндсэн үйл ажиллагааны болохоор салбарынхаа өрөөнд одоо саяны миний ярьдаг зурчлал байна. Тэгээд property management байна. Тэгээд үйл хөдлөл хөрөнгийн хөрөнгө оруулалт, тэгээд үйл хөдлөл хөрөнгийн зөвлөх гэсэн ийм дөрвөн үндсэн үйл ажиллагааг зориод ажиллаж байгаа. Ер нь үйлчлүүлэгчдийг одоо хэрэглэгчид харилцагчийг ер нь яаж татдیں۔ Ямар техникээр одоо энд ингээд яг энэ экосистем ч гэдэг юм уу энэ зуучлалд оруулж ирд юм бэл. Яг экосистем бол мэдээж хэрэг тий. Тэгэхээр бид нэр үйлчлүүлэгч бол юу хүсэж байна вэ гэхээр хамгийн гол нь шудраг мэрэгжлийн ёс зүйтэй байхыг хүсэж байгаа. Тэгэхээр манай компани гол одоо үйл ажиллагааныг одоо гол илэрхийлж байгаа
бол мэрэгжлийн байдал нэгт гэдгийг уриалж бид нэр үйлчлүүлэгчтэйгээ харьцдаг. Тийм болохоор ч манад үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч маань маш сэтгэл ханамжтай үйлчлүүлдэг байна. За мэрэгжлийн байдал нэгт байна гэж ярьж байна тий. За тэгэхээр улс орны нөхцөл байдал болон одоо энэ саяхан ингээд коронавирус гэдэг юм уу тий, дайман гэдэг юм ингээд янз бүрийн мөнгөний хааш ингээд савлаад хэцүү байдал шүү дээ. Энэ үед одоо ер нь энэ үйлдвэрлэлийн компаниуд яаж ингэж төсвөрлж гардыг бэ? Энэ бэрхшээлийг яаж давдیں۔ Ямар кейсүүд вэ? Яаж одоо чинь борлуулалт орлого зардлаа гооруулж одоо ажилтдаг юм бол энэ талаар. Ер нь юу штэ одоо нэг маш сонирхолтой судалгаа гэдэг штэ. Саяны ингээд нэг 2 жилийн хугацаанд коронавирусын 2 жилийн хугацаанд ингээд хамаг ингээд албан байгууллагууд энэ төр ингээд жоохон амжилт байдалтай байлаа штэ тий. Тэгсэн чинь аймаг судалгаагаар үйл хөдлөх хөрөнгийн салбар зогсоог байдаг байхгүй юу? Тий. Яг ингээд худалдаа авалтууд энгийн хийгээл явж идэг. Тэгээд манай онцлог бол ингээд заавал ингээд офс дээр бүгдээрээ бөөнөрөө суугаад ингээд ажиллаа хийхгүй 20-ны үед бол яг л хэвийн жишгээрээ гэрээсээ ажиллаа хийгээл ингээд явчихсан. Тэн дээр бол асуудал ерөөсөө гараагүй. За. Би бол ингэж бодсон аахгүй. Хөл өрөөд карантин болчлоо. Тэнгүүд нь хүн очиж байр үзэхлээр ингээд гарч чадахгүй байдаг. Зураг хараад мэдхгүй байдаг. Очмоор байдаг. Очиж бас үзүүлмээр байдаг. Энийг одоо яаж шийдсэн бол гэж гайхчихсан аахгүй. Яг бүр нэг монголчин бүр нэг хатуу хөл өрөө нэг 14 хоног тэгэл нэг 14 хоног завсарлал ингээд тасэр штэ тий. Тэр үеэр бол хатуу хөл өрөөний үеэр бол ойлголцтой гарахгүй л тий. Гэхдээ ерөнхий байдлаар нь томор нь аваад үзэх юм бол бусад салбаруудыг бодоход бол ер нь бол тэгж амар доошоо үзүүлэлт бол доошоо унаагүй. Ерөнхий ханаа бариад явсан. Тэгвэл бас ингээд амжилттайгаар цааш яваал гэсэн юм зогсохгүй л байсан юм тий. За одоо ингээд баг сүүлийн асуулт руу орж сүүлийн асуулт нөхөр анх та ингээд үд хөдлөхөнгийн зуучлалууд эхэлж хаад нэг залуухан одоо нарантай гэдэг тийм хүн байсан. Одоо яг энэ олон жилийн дараа энд хүрэхэд яг юу өөрчлөгдсөн бэ? Тэрнээс одоо мэрэгжлийн хувьд хэрэг ахиж дэвшсэн байна. Дээр нь хувь хүний хувьд яаж өөрчлөгдсөн энэ салбарын талаар ярих юм бол одоо байгаа өнгөс анх хэлжсэн цэг одоо байгаа зөвхөн хэр ялгаатай гэж байгаа байхгүй. Яг нь мэдээж хувь хүнийхээ хувьд бол одоо энэ чинь ингээл манай бизнес чи өөрөө амар харилцаан дээр суурилж идэг тий. Тэгээд маш олон танилын хүрээтэй болсон байна. Маш олон тогтсон харилцагч үйлчлүүлэгчтэй болсон байна. Тэгээд маш их гоё зөвлөгч нартай ч болсон байна. Эсрэгээрээ би ингээд дороо ингээд ажиллаулаад явдаг агентуудтай өөрөө ингээд тодорхой хэмжээгээр зөвлөд тэр хүмүүсийг одоо яг энэ бизнест хүлд тавиулаад тэгээд энэ бизнесийн сайн сайхан талыг ингээд амсуулаад нөгөө хүмүүс маань ингээд бурамшаад тодорхой хэмжээнд тэр хүмүүсийн одоо нөгөө хувийн амьдралд нь өөрчлөлт ороод явж байгаа. Надад үнэхээр сайхан харагдав. Зүг. Одоо жишээ авъя л да. Би жишээ нь одоо ингээд агент боллоо гэж ботход миний хувьд гэх юм бол хүмүүстэй харилцаа ч юм уу тийм юм дээшлэгнэ. Ёс зүй, эцэг зүй тий. Энэс өөр би ямар битийг олж авч болох вэ? Ямар тийм ач тусыг тий над хэрэгтэй зүйлийг олж авчих боломжтой. Би одоо чинь агент боллоо гэхэд. Мэдээж хэрэг эн чинь нөгөө нэг өөрөө нөгөө нэг айгүй өргөн хүрээтэй юм байхгүй юу тий ингээд зөвхөн нэг байр зараад явж байгаа биш чи тэнд маш олон харилцаанд орж байна маш олон одоо хүмүүстэй уулздаг олон талын нөгөө шинжилгээ судалгаа хийх шаардлага аяндаа цаанаас шаардаад ирдэг. Тийм болохоор аяндаа ингээд нөгөө нэг зөвхөн үйл хөдлөх хөрөнгө биш тэрнээс халбалаад одоо нөгөө эдийн засгийг ч гэсэн судлах хэрэгтэй болдог тий. Улс төрийг ч гэсэн судлах хэрэгтэй болдог. Дараа жил яг яах гээд байгаа тий. Гэдэг үүднээсээ маш их судалгаа шинжилгээнд дээр ч гэсэн ажиллах болдог. Тэгэхээр ингээд харахаар ингээд олон талын мэдлэг ч гэсэн оролцоод ирж байгаа байхгүй юу? Зүг. Тэгэхээр саяны асуултын санаа нь монголчууд маань одоо нийт хүмүүсээрээ ингээд байр зардаг хүмүүсийг жоохон буруу ойлголттой байдаг тий. Үүнийг залруулах үүднээс саяг асуусан юм аа тэгээд хариулт нь бол тодорхойлоо маш их өргөн хэмжээний судалгаа мэдлэгтэй болох юм байна. Энэ бол зөвхөн байр үзүүлдэг хүн биш юм аа гэдэг ойлголтыг эвдхийг хүссэн юм аа. За тэгээд энэ ойлголтыг маш гоё тодорхой өгсөн Ray Management-ийн гүйцэтгэх захирал Наранд баяртай маш их баярлалаа. Энд түрээд ёо санаа авъя подкастын дугаарыг дуусч байна. За маш их баярлалаа. Намайг урьж оролцуулсан маш баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Ёо санаа суцгаая.